надад аюу. Үзэж чаддгүй юм уу те? Бид нар морь ундагаас заагас ундаа үзтээ те. Хөлчин толгой. Чамайг бусаа айлгаа альж байгаа. Юу болоод нэ? Ёо толгой. Энэ хараа. My. Spoiler. Тэ яа энд тийм кино ёо. Бүгдээ сайн байцгаана уу? Яг одоо та бүхэндээ Look Into шинэ season шинэ дугаар эхлэх бэлэн болсон байна. Тэгээ өнөөдрийн зочноор манай Чаяд маань ирсэн байгаа. Сайн уу? За сайн уу? Сайн. Ажил сайн уу? Сайн юу за да. өдөртөө бас ой танилцуулаач төхөө бас. Сайн байна уу? Гэрэл зурагчин Чанцалд болон байна. Чанцалд болон буюу Чаяд уу? Чаядаг сонь сах юу байна? Юу хийж ямар прожекттэй ажиллаж байна? Гой зураг авалтууд сүүлд юу болов те сонь сахнасаа болцвол. Саяхан анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Тэгээд өргөжлүүлээд ажлуудаа хийгээд амьдраад киногоо үзээд явж байна да. За өнөөдрийн Look Into-гийн дугаар бол манай Чаядагийн сонгосон нэг кино. Энэ нь болохоор Poor Things гэдэг кино байгаа. Alistair Gray 1992 онд бичигдсэн, ижил нэртэй зохиолоос хэвдүүлэн бүтээгдсэн The Poor Things киноны байлаагийн дүрээс хүний амьдрал зохиох сонин хачин чигтэй зүйлсийн талаар үзэх болно. Энэ киногийн хувьд гэх юм бол би бас манайст найруулагч болон студийнхаа хамт олноос намайг энэ манай Чаяд ийм кино сонгосон байгаа. Энийг заавал үзээрэй гэж надад хэлсэн. Тэгээд яг үнийг хэлэхэд бол найз нь 2 удаа үзэх гээд бол чадаагүй. Эхний 15 минут үзээ. За яа болиулигээ болиулсан. Дахиад за одоо үзэн яг үзээд очиод гоё ярилцсан гэж бодоод 30 минут үзсэн. Тэгэл за энэ бол миний кино бол биш юм байна гэж бол тийм би бол хөвтөө шийдвэр гаргасан. Зарим хүмүүсийн хувьд бол энэ кино бол амар таалагдаад бүтэн үзсэн гэж байгаа байхгүй. Тэгээд бас өөрөө ч бас гайхал юм л да. Би бас бүтэн үзсэн. Бүтэн үзсэн үнэ үү те. Хоёр киноны талаар ярилцъя л да. Киноноос те хамгийн их таалагдсан зүйл ч юм уу эсвэл энэ киноны онцлог ч юм уу чамд таалагдсан зүйл нь юу байсан бэ? Надад хамгийн онцгой одоо хамгийн төрүүлж сэтгэлдэл төрүүлсэн зүйл нь бол айгаа өргөн өнцгөр авсан байсан. Өргөн өнцөг гэдэг маань одоо өрөөг тэр чигтэн бүхэлд нь харуулж байгаа байхгүй тий. Зөвхөн чиний нүдийг тэр биш. Тэгэхээр чин тэр set designer-ын хийсэн ажил нь бүхэлдээ харагдаж байгаа. Тэгээд бүхэлдээ ямар орчинд ямар атмосферт байгаа вэ гэдгийг айгүй ойлгомжтой харуулж байгаа надад сонирхолтой байсан. За би бас жоохон судалгаа хийсэн л да. Нөгөө Яргос Лантимос гэдэг найруулагч нь өөрөө театрын найруулагч хийж байгаа байхгүй. Тэгээд яг эхний нэг 15 минут яг үзэж явах ч юм уу ихэд бол нэг юм театрт юм суугаад кино гэжтэй юм жүжигсэндээ бол үзэж байгаа юм шиг мэдрэмж өгч ирсэн бас тэрүүгээр бас аягүй тийм сонирхолтой санагдсан. Тэгээд өргөн үцэг гэдэг нь болохоор тийм баахан бас яг өөрөөсөө үзэх юм бол ойлгомжтой санагдах л байна гэдэг юм. Тэгээ сайхан нэлийг хүтэн те сайхан. Ерөнхийдөө одоо хүний нүд шиг гэсэн үг байхгүй юу? Хүний нүд чинь 180 градус харж штэ те. Одоо бидний үзэж байгаа дүрснүүд чинь бол ихэвчлэн нэг яг ингээд кайг чамаг ойл ингээд яг ингэж харж байгаа штэ те. Тэгэнгүүт энэ өргөн өнцөг гэдэг маань линзээрээ ингээд одоо 180 одоо зарим тохиолдолд 360 харж болно гэсэн үг. Тэгээд бас нэг юм асууж байгаа. Чи өөрөө ер нь кино зураг авалтаас ч юм уу кино ер нь тоглох чадтай шин кино продакшнд хамтарч юм хийжсэн үү? Кино зураг авалтын постэр бэлтгэжсэн үү? Тийм, киноны постэр зураг жүжигийн бас постэр зураг авч ирсэн. Тэгээд сая нэг 2 сард нэг клипэн тоглож үзсэн. Клипэн тоглосон. Тийм. Тэгэхэд бол айгүй сонирхолтой гоё байсан шүү дээ. Жүжиглэлт. Тэгээд Белла нэг Emma Stone-ийн хувьд бол Беллагийн дүрээр бол Оскар шагнал авсан. Гэхдээ яг яалчгүй авахаас өөрөө аргагүй болж үжилсэн юм шиг санагдчих. Яг юм те юм жоохон өвчтэй юм. Тэгснээ нэг юм жоохон өвчтэй юм шиг те нэг чамд нэг creepy мэдрэмж төрсөн гээд байгаа штэ. Тэрийг амар сайн өгжсэн. Тэгээд сүүлдээ одоо насан турсан гэх үедээ бол харцнаасаа ахуулаад те хөдөлгөөн нь хүртэл одоо эхлээд явж байхдаа нэг юм сонин яваад байсан чинь сүүл рүүгээ засаал те хөлд орж байгаа өгч өгөө. За хоёлаа ямарсан киноныхаа хэсгүүдээс хальт үзгөө. Би энийг нөгөө behind the scene-ийг үзсэн. Энийг бүгднийг хийсэн юм байл ш. Одоо яг энэ Лондонгийн хотод явж байгаа гудам гэхэд тэрийг яг ингээд нөгөө нэг барьсан байгаа байхгүй тий. Одоо тийм ч Монгол юу вэ? Set design. Set design гэдэг юм. Зургийн баг юу вэ? Юу гэдүүлээ? Зураачийн баг бол амар ажилласан гэж байгаа байхгүй тий.
бүхнийг бас тийм үү хитэн Тэгээ бүр ингээд би ингээд энэ тэнгэрийн ингээд жинхнээсээ гадаа гэж бодсон чинь тэнгэрийн юм хэвлэл шиг юм ингээд тавьсан байсан. behind the scene дээр гарч байгаа юм тийм гэдэг үзүүлж байгаа юм тийм. Тэгээ угаасаа нөгөө шилдэг set designer авсан юм байл л дээ. Яа энэ хэсэг нь жоохон сандал надад юу санагдсан юм. Би л болохгүй. Яа. Чи хүүхд тахтаа гэж балконоос юм шийдчихсэн үү? Үгүй. Би хүүхд тахтаа жоохон сахилахгүйтай нэг уутаа товтой уутанд ус хийж байгаа дэглээс л та. Тэгээд хүн дээр онсон. Тийм хүн дээр надад алуулж лээс л тас нэг тийм хөө юм байгаа. Яг сайн хэсэгтээ одоо гарч байгаа тийм тархины төсөл хийцүүлсэн. Тэгээ би бодсон байхгүй энэ зүгээр нөгөө нэг God гэдэг нөгөө нэг профессор зүгээр туршилт хийсэн гэдэг тийхэнд өсөлтөг эмэгтэй дээр л яг туршилт хийсэн юм байна да гэж зүгээр бодсон байхгүй. Тэгээд нэг анзаараагүй нэг хэсэг байсан болохоор нөгөө би сая л анзаарлаа л та. Насныхын хувьд ингээд тархины үйл ажиллагаа нь өөр байгаа гэд бодоод гэсэн чи бас эвүүлээс юм байна яа. Чи бүтэн үтсэн гэжтэй би сүүлд сонслоо энэ аяг их нөгөө нэг юм бацилтаа ихтэй сүүл аяг их гардаг гэсэн. Бацилтаа гэж юу юм? Бацилтаа л ахгүй. Барилдаа нөө. Энд дээр чи нөгөө нэг ямар өсрэлт гэдэлээ? Ууртай өсрэлт гэдсэн ш. Ууртай өсрэлт гэж юу юм? Бацилтаа юм шүү. Ууртай өсрэлт. Гахалтай. Белагийн мэдэрснээр Миний судалгаа намайг үүнд хөдөлсөн юм. Хоёр тавилан надад аюулгүй би өгсөн. үзэж чаддгүй юм уу те? Гөө яха үеийн хүм үзэлтэй. Тэг гол утга санаа навах хүүхдийн тань. Яг ингээл цааш үзэж ингээд чадаагүй байхгүй. Яг ингээл за боли энэ бол миний үздэг кино л биш үү. Тэгээ цаана явж байгаа хөгжмнүүд нь юм олон бүр ингээд хэцүү болгоод ингээ ёо. Амар кино ёо. Тэг би бас энэ кино талаас сонслоо Poor Things-ийг номноос хэдүүлсэн гэсэн. Тэгээд киногоо бас үзэгчтэй үзүүлэхдээ ерөөдөө нэг юм одоо юу гэнэ нэг юм төсөөлөл байгаа юм шигээр тий ингээд яг үзэж байгаа хүнд ингээд яг ном уншихаар чинь ингээд төсөөлдөг шүү дээ төсөөлөл байгаа юм шиг тиймхүү хийцтэйгээр ярьж харуулсан тийм зөв тийм. За одоо ингээд кино би сонсчлаас л та нэг юм нэг үйл явдал ингээд өрнөх тусмаа ингээд өнгө ороод ингээд очин ингээд хүүхд том болж байгааг бас харуулж байгаа сайтай. Одоо шин дөнгөс өсөө хүч ингээд юу ч баг галуу мэдгүй шүү. Тас харах уу хацаа ингээд хараач гэж тосч багтаагүй тийм тий. Одоо ингээд үйл явдал ингээд баг сонирхолтой болоод байгаа юм шиг. Энэ нөгөө нэг энэ яг левел ахих тусмаа одоо тэгээ өөр хотод очиод өөр газруудад байгаа хэсэгт нэг юм нөө хотуудынхаа нэрээр нэрлэлсэн байгаа дагааз. Тинчэн нэг өөр шин зүйлүүдийг таньж яваад байгаа. Шин мэдлэмж шин мэдлэг. Нэг юмыг ингээд нэмж сураад байгаа байхгүй тий. Одоо энэ чидүү хэлсэн нэг behind the scene дээр болохоор студид юм уу те зураг авалт хийжсэн. Тэгээд одоо гэрэлтүүлэг талаас нь бас гэж асууад байгаа байхгүй. Одоо энэ баланстай юм бахад гэрэлтүүлгийг одоо энэ дээр бол ингээд нар гарцсан ингээд хүний сүйдрэн ингээд байгаад тий. Тэгэхээр эн чинь нөгөө өдөр болохоор яалтчгүй юм нартай ингээд гэрлээ ингээ хурцаар ингээ тавьж байгаа байхгүй. Яг тэр behind the scene дээр бол өмнө ингээ бид нар хар цагаан дүрсүүд дээр юм зөөлөн гэрэлтэй байгаадсан. Ийм одоо нар шиг юм хурц сүйдрэн тэр байхгүй. Тэгэхээр чи нөгөө ийм тэрийгэ одоо бодит мэдрэмж төрүүлэхийн тулд ингээ дээврээрээ битүү юм гэрэл тавьсан байгаа байхгүй зөөлөн. Битүү гэрэл гэдэг маань одоо ийм бичгийн цаас байлаа гэхэд байшин дээр ингээд байшингийн макетн дээр бичгийн цаас тавиад дээрээс нь ингээ гэрэл ингээ тавьчихгууд ингээ жиг тараагаад гэрэл тараагаад. Тэгэхээр айгуу тийм бодлоготой ажилласан юм шиг санагдаад байгаа шүү дээ. Одоо ингээд нэг гэгэрх одоо юм сураад одоо энэ хүн чинь нэг юм өсвөр нас ч юм уу тийм үе дээрээ явж ангуудаа одоо ингээд нөгөө өдөр болоод тэгээд гэгээлэг болж жоохон гэрэл юм болгон өнгөтэй алж эхэлчих гэсэн үг юм байна л да тий. Тэгээд энэ дээр одоо чи жишээлбэл энийг одоо павильонд авцсан байна энэ ингээд худлаа мэдрэмж ерөөс төрөхгүй байгааз. Тэр нь тэгэхээр бас айгу мундаг. Мундаг тийм нэрээ. Бид нар бас зураг авалтандаа дандаа тэгдэж шүү дээ. Би бол ингэж ойлгосон байхгүй. Чи чамаа хэлхээс өмнө болохоо тэгж бодчихсон. Тэгээд зураг авалт нь гадаа юм хийгээд артлан CGI хийждэг шүү дээ. Ерөөдөө тиймэрхүү маягаар хийсэн болоо гэсэн чи ерөөдөө бол павильон юм дотор битүү очинд гэрэлтүүлгээр хийсэн байгаа юм тий. Вау.
Жишээ нь чайд хэдэн жил зураг авч байлаа? 10 жил зураг авч байна. Тууштай. Тууштай. Мэдлээрээ. Тийм ер нь тууштай байвал яа гэм шүү. Хожд юм шүү. Ер нь чи өөр болохоор зурагчин мэрэгчлэр төгснө эсвэл яг хоббигоо хийж байгаа нэг юм өөрийн юу Би график дизайнер мэрэгчлээ. Тэгээд ерөөхдөө тэрнээсээ хөрвөөд улбаалаад зураг авдуулсан. Болоо тэргээр 10 жил саяхан 10 жилийн гэрч бас тэр юм таарад үзэсгэлэнгээ гаргаад. Тийм. Үзэсгэлэнгээ гаргасан чинь чи хэдэн жил зураг авч байгаа гэсэн чи би бодоод үзсэн чи 10 жил болоод тэгээ ингээд санамсаргүй яг 10 жилийнхээ ой дээр үзэсгэлэн гаргасан юм билээ. Тэгэхээр энэ бол нэг зүйлтэй тууштай удаан яваад байх хэрэгтэй шүү гэдгийг бас залуучуудаас зөвлөж хэлмээр байна. Тэгээд чоо. Окей, next дараагийн хэсэг. Би одоо бол надаа ингээ бүх юм шинэ санагдаад байгаа байхгүй үзээгүй эсвэл гарч ирээд байгаа болохоор бас жоохон юм эвгүй л та. Окей. Wide өнцөг, том өнцөг бүх нэг. Тэгээ энэ нөгөө нэг энэ юуных нь одоо энэ дэлгэсэн дээр гарч байгаа бүх юмных нь өнгө нэг юм уусалттай юм зөөлөн байгаад байгаа нэг юм шууд одоо хүүтэн өнгөнөөс ингээд одоо юу ч үгүй шал далийн өнгөтэй холиагүй нэг юм эвгүй мэдрэмж төрүүлэхгүй нэг тийм нөгөө нэг Grand Budapest Hotel лөө чи тэр киног үзчихсэн үү? Айгуу гоё өнгөтэй байдаг штэ тий. Яг тэрнийг айгуу надад санагдуулаад байсан. Өнгөний хоршлыг айгуу зөв хийсэн. Тэр нөө саяны яг гэрэл тавилт нь бас ингэ. Тий. Шуудахгүй нэлэхгүй бас тийм байгаа ингээд. Тий нэг юм завсрын өнгөнүүдийг ашигласан байгаа. Одоо энэ хувцсан дээр нь гэхэд цэнхэр шар өнгө байгаа даа хэрнээсээ хамгийн тод цэнхэр хамгийн тод шар биш байгааз. Саяны өрөөнд байгаа дүрснийг сархаад тий. Донтлын пастел мөнгөтэй тий. Тэгээд нэг юм үлдэж байгаа хүнд ингээд нэг юм гоо сайхны мэдрэмж таашаал өгч байгаа. Уртлаглаг. Такси авах уу хатагтай? Тэр маань залуутаа юу аач байцсан уу? Тийм болсон уу? Тийм их гарцсан байна. Энэ тэгснэ энэ амар юм жоон фьючеристик болоод жоон санагдаад тас үл юу болоод. Одоо энийг чинь сюрреалист гэж ойлгоод байгаа шүү дээ. Юу ямар сюрреалист гэдэг чинь одоо энэ нөө яма чинь нэг юм голын нэг юм хот солих үедээ нэг юм загас унцсан явж исэн шүү дээ тий. Бид нар морин ундагаас загас ундаг үстэй тий. Гэтэ энэ найруулагчийн онцлог нь юм уу да тий одоо нэг юм сюрреалист гэдэг байгаа нь тэрийг хэлээд байгаа байхгүй юу? Чи сюрреалистийн одоо гол төлөөлөгч чинь нөгөө Ван Гог штэ. Starry Night гэдэг нөгөө нэг тэрэн шиг ийм загас унж байгаа ч юм уу ийм өөр тэр илэрхийлж байгаа санаагаа маш тийм өөр байдлаар харуулж байгаа тийм өнгө тооны хувьд одоо чиний толгойг магадгүй гаранд чинь байруулад явуулчих болохоор ч юм уу тий хөлжин толгой чамайг бусаа айлгаа альж толгоогоо хөл юм гэдэг шууд утгаа үзүүлж байгаа юм шиг тийм үү юу болоод нэ ёо толгой кацаш өглөө үзсэдэх би бас үзэг болохоор Такси авах уу хатагтай? тийм бүр сцен солигдох бүр тийм хувцснуудыг харах хэрэгтэй гоё гоё шүү. Агарын Манайх нөгөө нэг юм агарын төвтэй. Кинон дээр хийчихэд тах юм а тий. Бид нэр амьдрал дээр хийж чадах гэсэн. энэ тэгээд яг студид тайз төсөл бүх юм тэгээд юу вэ? Одоо энэ ингээд түүний амар юм толгой бүр ингээд майнд бүр ингээд ёо. Нэг л идгсэн чинь зөндөө гэж юм. Тийм одоо нилээ. Энэ ихтэй ингээд энэ деталь бүрийг ингээд зороод хийж ирсэн шүү дээ. Би хаан сцен дээр. Яа. Найр сэтгэл гаргаж ирсэн. Бүтээл. Угаасаа бүх хүн сэтгэл гаргаж ижил юм агуу бүтээл гардаг байх л та. Чиний хэлснээр нэр нь хөгжмөн те. Хөгжим киноныг бол хамгийн амар санагцсан одоо. Гэтэ надаа ингэж санагцсан. Одоо ингэ нөгөө нэг энэний ингээд сцен бүр дээр бид нар нөгөө нэг одоо юм завгүй амьдралтай болоод энэ эмэгтэй ингээд дуулаад суухыг ч анзаарах завгүй ингэж нөгөө нэг одоо ингээл гүүж штэ те ингээл нөгөө нэг цахилгааны утаснууд ингээл гүүж байгаа юм шиг. Тэгээ тэр мэдрэмжүүдээ ингээд алдсан байдаг. Надаа яг тэр нөгөө нэг цоо шинэ хүн байх нөгөө нэг юу ч бичигдээгүй цаас байх мэдрэмжээ ингээд амар алдсан. Одоо би өөрийнхөө хувьд тэгж асуухад хүрсэн ерөөхдөө. Цааш нийгмийн те нэг юм хэсэг болцсон ч юм уу те. Угаасаа хэсэг болцсон. Гэхдээ нөгөө нэг чи хизээ одоо нөгөө нэг
ээж аавынхаа хөвгшөрч байгааг анзаарж байгаа юу гэдэг шиг тий хажууд хүндээ ингээд хажууд хүнийхээ хичнээн одоо хөөрхөн байгааг ч юм уу эсвэл хичнээн одоо ядарч байгааг ч юм уу анзаарж гэнэ үү гэдэг шиг энэ сайхан хөгжим ихшиглэж байгааг энэ шувуу дуурж байгааг чи анзаарж гэнэ үү гэдэг шиг тий. Тэгэхэд бол тэгэл ингийн амьдралтай хайхын бол тийм хүмүүс анзаардаг шүү дээ. Зарим хүмүүс ингээл гоё сайхан ингээл үйл хаяалавч яг амьдралдаа очсон ингээл тий. Яг нөгөө нэг нийгмийн шугамынхаа дагууч юм. Гэтэ тэрнээс хинж гарч чадахгүй. Тэгээд ийм гоё сайхныг анзаардаг ч юм уу те. Нэг зүгээр хажууд байгаа өнгөрөхөд ийм гоё цэцэг бах тэрийг гоё enjoy дэж чадахгүй зүгээр гээл цэцэглээ нэгэл хаяа авчдаг ч юм уу те. Энэнийг хийсэн гэсэн шүү дээ бас. Миниатюр гэдэг нөгөө нэг бүх юмыг айгу жижигхэн болгочдаг шүү дээ те. Тим юмыг мэдхүү. Уушлаа дэсгэнэ. Миниатюр гэдэг одоо нөгөө бич боруулж байна уу? Мэдхгүй байна. Одоо жишээлбэл одоо энэ кейс байлаа шүү дээ те. M&M яг энүүн дотор чи ингээд амьдарч байгаа юм шиг хийн гэсэн. Одоо ингээд нэг спонж байлаа штэ аяг угаадаг. Тэрийг ингээд бүр ингээд одоо дэлхий гэж бодоод тэрэн дээр ингээд хүн байгаа юм шиг одоо хэмжээнүүдийн ингээд өөрчилж хийж яана гэсэн юм одоо жижигс гэж. Бүр жижигхэн болгоод. Тийм. Одоо нэг тиймэрхүү артууд байдаг штэ ингээд маскан дээр ингээд тэрийг маск одоо цэнхэр өнгөтэй маск штэ тий. Тэрийг далаад тэнгээс байна гэж одоо чи дээр ингээд серфинг хийж байгаагаар ч юм уу. Тэгээд тэрэн шиг одоо энэ нэг одоо энэ сцены энэ барилга гэх юм одоо газрыг тийм юм дүүсэлж хийсэн гэж юм. Йоо ямар амар юм бэ ёо. Үнэхээр амар хийсэн гэнэ надад тэгвэл. Одоо нөгөө бид нар нэг жижигхэн зураг авалт хийлээ гэж бодоход одоо Kai модель нь болоо одоо нэг чи нэг юм энэ AirPod-ны рекламанд орлоо гэж бодъё л та. Тэгэнгүүт чамааг одоо те ямар мейкаптай, ямар хувцастай, ямар орчинд байж ээж энэ одоо AirPod-ыг авах вэ гэдэг дээр бид нөгөө нэг одоо ингээд арт директор мөн креатив директор нь ингээд нэг санаа гаргаад тэгэж яадаг. Тэгэнгүүт энэний одоо хэсэг болгон дээр чинь саяны одоо тэр буудлын эмэгтэйгийн одоо алчуур нь те хувцсан гээл бүх юмыг энэ дээр нь одоо хүмүүс ажиллаж ингэсэн гэхээр миний бол бүр ингээд харааны шил асгараад те айгүй том ажил байгаа байхгүй юу ялцчихв. Үнэхээр одоо энэ нөгөө нэг юм нарийнхан хөмсөг өдр чинь одоо л бид нар яг фэшн дээр оруулж ирээд нөгөө нэг эн чинь юу гэдэг вэ 1930 оны ч юм уу одоо тэр 19 дугаар зууны үеийн фэшн одоо эргэж ирээд байгаа. Тэрийг энэ кинонд Викториягийн үе гэж хэлээдсэн баха. Тэр үеийг одоо тэгсэн хэрнээсээ ингээд орчин үетэй хослуулсан тийм хувцсны дизайн болоод тэр мейкап орчиндөө шингээж өгсөн юм билээ. Маш их ажил, маш их хүн олон хүний хөдөлмөр шингэсэн бүтээл болохоор ялч байна бүтээл болсон юм. Одоо нэг одоо саяны энэ AirPod-ны зурган дээр бид нар бөөөн болж ажилладаг байхад энэ киноны нэг хэм хэсгэн дээр ямар юм болж ажилласан болоо гэдгийг төсөөлөхөр бүр ингээд айгаа гай халтаасан юм. За л өргөжлөхөө цаашаа хаана явчлаа. Кино сүүлээ олон бүтээл юм сонирхолтой байна л да. Үзээгүүдээ харамсаж байна уу? Үзээгүүдээ яг одоо харамсах сэтгэл төрж байна. Тиймээс ихөө контент үзэж чадвалчдаас сонирхолтой санагдж байгаа хаа бас энэ кино тий. Чиний төрөөс ялангуяа зураг иймэрхүү юм. Артист сэтгэлгээтэй гэх юм одоо юу юм бэ юм. Имиж жоо арт талаас нь хардаг хүмүүсийн хувьд бол энэ бол баг юм бэлэг байгаа хгүй тий. Энийг үз эндээс юм өөрийгөө сайжруул үдэнэ тий. Ой тагтлаа тэлтэй гэдэг юм. Сайжруулах тал мал тэгээ манай Белла ч юм бүү амар болцсон штэ. Энэ жоо ийм их өсгүүд нь жоо амар эвгүй шүү гайс. Яг одоо үзэж байгаа бол чомболоод ч юм болоо утахгүй л бас. Сумын аваад цусын тогтоочлаа. Тэрхийг цуснаас үзэж чаддаг хүмүүс ч бас байдаг штэ. Энд одоо энэ хараа тархийг солихож штэ. Белла өөрөө эмч болчдөг байхгүй юу? Би энд байх хамгийн аз жаргал. Энэ хараа нөгөө нэг нөхрийнхаа Oh my god. Энэ ям маа. Юу одоо энэ хараад. Одоо ингээд киноны хамгийн сүүлийн хэсгийг гаргаж байгаа шиг үү те. Тэгээ амар. Яа одоо өстэй амар. Одоо өстэй амар аа. Spoiler. Хүн байхдаа малнаас дороо гадсан юм болвол яад мал олгочлохгүй шүү дээ.
Яа. Тийм утгатай л юм тийм бас. Сайн ингээд мал шиг хүмүүс. Төгсгөлийн аян хүртэл ингээд стил өвдөгсөн хэвээрээ нэ. Гэтэ ингээд нэг гоё юм болоод гоё ч юм уу одоо энэ ч одоо сэтгэл бахна. Хүний баханд нь штэ нэг тийм болоод авах тийм. Тэгснэ манай энэ Emma Stone ч Instagram ч хүн юм байл шүү дээ. Би өчтөр хайж үзсэн юм аа. Тийм. Тэ яа энд тийм кино ёо. За хоёлаа ямар ч гэсэн киногоо бараг л бүтэн үзээд дуусчлаа. Энэ баярлалаа бас чамд гоё хамтаа үзэж намайг бас ингэ тайлгаа болсон баярлалаа. Тэгэхгүй би бол юм ганцаар үзэж чадахгүй байсан байхгүй. За тэгээ би бас чамаас нэг юм бас мэрэгжлийн болоод ч юм уу тэр талаас нь жоо хэдийн асуу гэж бодлоо. Тэгээ чи энэ салбарт ажилладаг байгаад тийм кинон дээр ажиллах, ямар нэгэн кинонд ажиллах болсон бол ямар төрлийн кинонд дээр ажиллах байсан бэ тэг. Яг юм. Бүх сонголтууд надад байгаа юм шиг байгаа. Комеди байж болно, драма, онлайн ангит те. Жангум баяр, жангум техник кино ч юм уу те. Тэр хүнд ажиллахсан бол ямар төрлийн кинонд ажиллахсан байна. Надаа одоо шууд төсөөлөгдөж байгаагаар болохоор энэ гоё кино үзсэн болохоор ч тэр юм уу яг энгийн одоо байлгамаарг байна. Илүү ингээ гоёжлуул гоё. Одоо жишээлбэл нэг охины зургийг авлаа гэхэд тэрэн дээрээ ямар түүх өгүүлэх чагаасаа болоод ингээд орчин болон одоо хувцлалт дүрийн сонголтоо айгуу тийм сонирхолтойгоор хийх байна. Түүхийн тэгвэл би чамд гоёж өгөл та жишээ нэг юм жоохон депресстэй нэг охин те. Одоо хаягдсан ч юм уу те. Тэгээд тэндээс амар хямдсан. Тэгээд ингээд нэг өөрийнхөө болон сууж байгаа хэсэг ч юм. Тэндээ яг эсвэл чи ямар зураг авалт их үү, ямар өнгөтэй авах уу гоё те. Тийм талаасаа ямар байвал гоё явах бол жоохон сэтгэл санаанд хуцалт авсан юм зураг авалт гэдэг нь шүү дээ. Яг гоо зүгээр одоо энгийнээр төсөөлөх юм бол ингээд нэг юм саарл ч юм уу нэг тийм бараан орчинд ингээд төсөөлөгдөж болно л доо. Гэхдээ надаа ингэж хийвэл гоё юм санаж байна. Зохиолоосоо болоод бас янз бүр байж болно. Гэхдээ яагаад юм айгүй юм гоё орчинд те бүр айгүй өнгөлөг байлаа гэж одоо бүр ингээд нарны шарлагын газар шиг байлаа гэж бодъё заяа. Гэхдээ тэр хүн дээр ингээд зөвхөн юм бараан одоо тэр гэрлэн гэхэд нарны өнгө чи өөрөө хамгийн надад жаргалтай юм шиг санагддаг байхгүй юу? Шар туяа болохоор ч юм уу те эсвэл нөгөө нэг нар ээж юм гэдэг утгаараа ч юм уу тэрэн дээр зөвхөн ингээд одоо тэр охин дээр зөвхөн юм бараан юм бүүдгэр гэрэлтэй байж ээж тэр хүний одоо сэтгэл зүг нь харуулах. Хэрвээ би одоо кино найруулах ч юм кино хийх боломж олдвол одоо миний зүүднүүд хөвшлийн юм байгаад байдаг байхгүй нэг юм ямар ч одоо арьсан гэхэд ямар ч өсгүү ч юм уу нэг юм сонио юм жижигхэн хүмүүс ч юм уу нэг яг юм хайр гаргийн юм шиг тиймэрхүү юмнууд байгаад байдаг. Тэгэхээр надад болохоор яг тийм бодит байдалтайгаа яг адилхан гэхээсээ илүү жоохон юм уран сайхны арга оруулж ирэх юм бол тэр нь арай нэг юм би юм хийжлээдэ гэдэг мэдрэмжийг төрүүлэх баха. Зүгээр энгийн зураг. Би болохоор шууд одоо чи түүний жишээ хэлсэн шүү дээ нэг төсөө утгаарсан юм хэтэн зураг авалт гэдэг. Би шууд өнөөдөр болон дэвтээд өвдгөө тэгээд шүшүүт аваад тэр нэг зураг авалт тэр нөгөөт нүүлээд гэдэг. Тэгэл тэ сэтгэл гоосоорсон юм хтэй хүн. Гэтэ ер нь тэгээд хаанч байсан депресстэй болол тэгээд гаднаа ингээл инээж юм шиг санагдаж. Би чинь депресстэй шүү дээ. Тийм хүмүүс бас байдаг те. За сонирхолтой бас гоё л үү кино бол бас үнэхээр амар л би киноны төгсгөлийн хэсэг ямар амар юм бэ те. Йоо. Чамд яг анх үзэж явах төсөв мэдрэмжээс бас гоё болцвол. Тэгээ яг анх үзээд төгсгөлийн хэсгийг үзээд кинонуудыг үзээд ингээд яг юм бүрэн дүүрэн мэдрэмж авах чинь бас айгүй азтай тохиолдол гэж би бодож байна. Тэгэхээр саяны кинон дээр утга санааны хувьд те одоо зохиол нь гэх юм уу да. Тэгээ тэр өгж байгаа мэдрэмж нь одоо бүр маш хүчтэй одоо сайхан мэдрэмж төрж байна. Нөгөөтэйгөр яг тэр бүтээсэн хүмүүс нь яаж хийсэн болоо те нөгөө мэрэгжлийн талаасаа надад бол бас сурах зүйлсүүд, анзаарах зүйлсүүд маш их байсан. Инспирэшн бол маш их авсан. Тийм учраас бүхэлдээ одоо цогцоороо маш гайхалтай бүтээл болсон байна. Тэгээд Look TV-гээс энэ киног үзэх боломжтой байгаад монгол хэлээр те нөгөө нэг орчуулж үзэх юм бол бид нар чинь нөгөө зарим үгийг нь жоохон буруу зөрөө ингэж ойлгох янз бүрийн юмнууд байдаг штэ. Тэгэхээр яг монгол хэлээр юм гоё найруулгын зөв
одоо сонсголоор ингэж сонсож байгаа нь бас айгүй гоё юм. Тэгээд намайг урьж оролцуулсан баярлалаа. Сая суда баярлалаа. Тэгээд дараагийн дугаараас түр баяртай.